Бүгд найрамдах Чех улсад суралцагч оюутан залуусын холбоо болон Сонино суугийн зүгээс Чехийн шилдэг 10 их сургуулийг танилцуулж байна. Энэхүү жагсаалтыг дэлхийн ихтэй сургуулиудын ирэмбийг жил бүр гаргадаг хамгийн алдартай сайтууд болох Quacquarelli Simmons буюу QS Top Universities Ranking, Times Higher Education, Шанхай ранкийн сайтуудын 2025-аас 2026 оны өгөгдлийг дундажлан гаргав. Шилдэг 10 сургуулийн мэдээллийг хүрэхээс өмнө жагсаалтын 11-ээс 15 дугаар байранд орсон их сургуулиудыг дурдъя. 15 дугаарт Пардубицийн их сургууль, 14 дугаарт Баруун Бохемийн их сургууль болон Островын их сургууль, 13 дугаарт Либерецийн их сургууль, 12 дугаарт Слиндих Томаш Батягийн их сургууль, 11-дүгээрт Ческе Будеовице дэх Өмнөд Бохемийн их сургууль тус бичигдсэн байна. Менделийн их сургууль. Орчин үеийн генетикийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Грегор Йохан Менделийн нэрэмжит энэхүү их сургууль Чехийн 2 дахь том хот болох Борнод байдаг 5 их сургуулийн нэг. 1919 онд хөдөө аж ахуй их сургууль нэртэйгээр нэгдэж ойн аж ахуй, эдийн засаг гэсэн хоёр чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байжээ. Харин 1990 онд хөдөө аж ахуйн Мендел их сургууль болж нэрээ сольсон бөгөөд сургалтын хөтөлбөр факультетийн тоо нэмэгдсээр 2010 онд Борно дахь Менделийн их сургууль хэмээх одоогийн нэрээ авсан байна. Монгол улсын төрийн болон төрийн бус байгууллагууд мөн хөдөө аж ахуй их сургуультай нягт холбоотой ажилладаг энэхүү их сургууль нь өдгөө 5 факультеттай 8900 орчим оюутантай бөгөөд нийт оюутных нь 20 орчим хувийг гадаад оюутнууд эзэлдэг. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны факультет нь орчин үеийн хэд хэдэн лаборатори, хүлэмж, хүнсний туршилтын үйлдвэр, техникийн туршилтын лаборатори, 2000 га гаруй туршилтын талбай, нэг судалгааны фермтэй. Харин ой аж ахуй ба модны технологийн факультетэд ой, ан агнуур, ландшафтын инженерчлэл, мод тарих, боловсруулах, ашиглах, тавилгын дизайн гэх зэрэг хөтөлбөрөө сонгон суралцаж, судалгаа, шинжилгээ, практикийн ажлаа их сургуулийн эзэмшлийн 10,000 га гаруй ойд хийх боломжтой. Менделийн их сургууль нь зөвхөн хөдөө аж ахуй байгалийн шинжлэх ухааны сургалтаар төдийгүй бизнесийн сургуулаараа бас алдартай. Эдний бизнес эдийн засгийн факультетад мэдээллийн системийн удирдлага, эдийн засаг, менежмент, санхүү, бизнесийн удирдлага зэрэг чиглэлээр сурах боломжтой. Баргийн их сургуульд байдаггүй ч Менделийн их сургуульд байдаг сонирхолтой факультет бол цэцэрлэгийн аж ахуйн факультет. Тус факультетад цэцэрлэгжүүлэлт, жимсний тариалан, дарс үйлдвэрлэл, хүнсний чанар ба боловсруулалт зэрэг 8 чиглэлээр суралцах боломжтой. Харин Менделийн их сургуулийн хамгийн залуу бөгөөд хамгийн цомхон факультетад бүсийн хөгжил, олон улсын нутаг дэвсгэр судлал гэсэн 2 чиглэлээр бакалавр болон магистрийн түвшинд суралцах боломжтой. Hradec Králové их сургууль. УХК буюу Университет Hradec Králové анх 1959 онд Hradec Králové дахь боловсролын дээд сургууль нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1992 онд сургууль хүмүүжүүлэх ухааны их сургууль, 2000 онд Hradec Králové-гийн их сургууль болон нэрээ өөрчилж өргөжин дэлжээ. Өдгөө тус их сургууль нь боловсрол, мэдээллийн технологи ба менежмент, философи, шинжлэх ухаан гэсэн 4 факультеттай. Боловсролын факультетад багшлах арга зүй, урлаг, хэл шинжилгээний чиглэлээр сурах боломжтой бол мэдээллийн технологи ба менежментийн факультетад мэдээллийн менежмент, эдийн засаг ба менежмент, хэрэглээний информатик ба програм хангамж, системийн инженер зэрэг чиглэлээр сурах боломжтой. Харин философийн факультетад нь улс төр, философи, түүх, археолог, социолог зэрэг нийгмийн ухаанаар сурах боломжтой бол шинжлэх ухааны факультетад нь хим, физик, биолог, эколог зэрэг байгалийн ухаанаар суралцах боломжтой. Бакалавр, магистр, докторийн түвшний нийт 200 орчим сургалтын хөтөлбөртэй бөгөөд үүнээс 30 орчим нь англи хэл дээрх хөтөлбөр. Нийт 5160 орчим оюутантайгаас ердөө тэг 100-ны 4 орчим хувь нь буюу 200-аад оюутан л гадаад оюутан. Хэдий тийм боловч тус сургуулийг сонгосон гадаад оюутнууд сэтгэл хангалуун байдаг. Учир нь Hradec Králové хот нь Прагаас ердөө 120 орчим километрийн зайд оршдогч харьцангуй өртөг багтай тохитлог цэвэрхэн хот. Островын уул уурхай техникийн их сургууль ВШБТУО буюу Высокая школа Баньска Техницкая университета Острова нь 300 гаруй жилийн түүхтэй. 1716 онд Яхимовт уул уурхай академи байгуулагдсанаар тус сургуулийн үндэс суурь тавигджээ. Улмаар 1849 онд Австри-Унгарын эзэн хаан 1-р Франц Йосефийн зарилгаар Пшибраунд Монтан сургууль байгуулагдаж, тухайн сургууль нь 1849 онд уул уурхай академи,
1905 онд уул уурхай их сургууль болж өргөжин тэлсэн. Харин 1945 онд Пшибрамаас островоор нүүснээр Чех дахь уул уурхай металлургийн сургалт судалгааны томоохон төв болсон юм. 1951 оноос тус сургуульд шинэ факультетууд нэмэгдэж эхэлсэн бөгөөд 1995 онд Высокая школа Банска Техницкая университета острова хэмээх өнөөгийн албан ёсны нэрээ авчээ. Өдөө энэхүү сургууль нь 12,000 орчим оюутантай бөгөөд дараах 7 факультеттэй. Үүнд уул уурхай геологийн факультет, материал шинжилэлт технологийн факультет, механикийн инженерийн факультет, эдийн засгийн факультет, цахилгааны инженер компьютерийн шинжилгээ ухааны факультет, барилгын инженерийн факультет, аюулгүй байдлын инженерийн факультет тус багтана. Англи хэл дээр хөтөлбөрүүд нэмэгдэхийн хэрээр гадаад оюутны тоонч тогтмол өсөж байгаа ажээ. Мөн тус сургууль нь салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн ажиллах хүчин бэлтгэхэд онцгой анхаардаг бөгөөд сургалтын хөтөлбөрийнх нь 50 орчим хувь нь дадлах практикт суурилсан байдаг. Островын техникийн их сургуулийн гол давуу талууд нь инженерчлэл, мэдээллийн технологи, эрчим хүч, хэрэглээний шинжилгээ судалгаа юм. Тийм ч учраас тус сургуулийн дэргэд үндэсний хэмжээний дараах 2 том судалгааны хүрээлэн байдаг. Нэгдүгээр IT for Innovations, үндэсний суперкомпьютерийн төв, хиймэл оюун ухаан өндөр хүчин чадлын тооцоолол, их хөгөгдөл, квант тооцооллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус хүрээлэнд Чехийн хамгийн хүчирхэг суперкомпьютер байдаг. Хоёрдугаарт CEET буюу эрчим хүч ба байгаль орчны технологийн төв. Энэ төв нь тогтвортой эрчим хүч, шинэ материал, эрчим хүч хадгалалт, байгаль орчны технологид төвлөрсөн олон салбарын судалгааны институт юм. Чехийн зүүн хязгаар Морав Силезианы бүс нутгийн нийслэл Острова хот нь Чехийн 3 дахь том хот бөгөөд оюутнууд тус хотын хүн амын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Энд амьдрах үртэг харьцангуй бага бөгөөд жил бүр Colors of Ostrava, Beats for Love зэрэг олон улсын хөгжмийн фестивалууд болдог. Прагийн хим технологийн их сургууль Высокая школа химицко-технологическая в Празе буюу Вышигт нь 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд Төв Европын химийн чиглэлийн хамгийн нэр хүндтэй мэргэжсэн их сургуулиудын нэг. Энэ сургуулиас зөөлөн контакт линзийг зохион бүтээсэн Отто Векторле, Нобелийн шагналт эрдэмтэн Владимир Прелог зэрэг дэлхийд алдартай эрдэмтэд төрөн гарсан. 1806 онд математик ба хим гэсэн 2 факультеттай Прагийн политехникийн сургууль байгуулагдсанаар энэхүү сургуулийн үндэс тавигджээ. 1920 онд тус политехникийн бүтэц өөрчлөгдөж Чехийн техникийн их сургуулийн нэгэн хэсэг буюу хим техникийн инженерийн факультет болсон юм. Харин 1952 онд Чехийн техникийн их сургуулиас салан туцаарлаж Праг дахь химийн коллеж болсон бол 1953 онд их сургуулийн статустай болж хим технологийн их сургууль хэмээх өнөөгийн нэрээ авчээ. Өдгөө тус сургууль нь 4300 гаруй оюутантай бөгөөд үүний 26% нь гадаад оюутан гэдэг нь Чехийн техникийн их сургуулиуд дундаа өндөр үзүүлэлт юм. Бүтцийн хувьд хим технологи, байгаль орчны технологи, хүнс ба биохимийн технологи, химийн инженер гэсэн 4 факультеттэй. Сургуулийн гол онцлог нь лабораторид суурилсан практик дадлага ихтэй нэг багшид ногдох оюутны тоо бага. Мөн докторант оюутных нь эзлэх хувь Чехтэй хамгийн өндөр тооцогддгийг дурдах нь зүйтэй. Вышигт нь химийн инженерчлэл, хүнсний технологи, биохим, материал судлал, байгаль орчны хамгаалал, ус цэвэршүүлэлт, эрчим хүчний технологи зэрэг чиглэлээр судалгаа, инновацид тэргүүлэгч бөгөөд аж үйлдвэрийн салбартай нягт хамтран ажилладаг. Иймээс төгсөгчд нь хөдөлмөрийн зах зээлд өндөр үнэлэгддэг байна. Оломоуц дахь Палацкийн их сургууль Университета Палацкийнхоо в Оломоуцыг буюу УПОЛ нь 1573 оны 12 дугаар сарын 22-нд байгуулагдсан бөгөөд Чехийн 2 дахь ууган их сургууль юм. Анх зөвхөн шашин судлалаар сургалт явуулдаг байсан ч удалгүй философи, хууль, анагаах ухааны чиглэлүүд нэмэгдсэн байдаг. 1950-ад оны үед 1-р Франц Йосефийн зарилгаар ихэнх факультет нь хаагдсан ч 2-р дайны дараа тэдгээр факультетууд иргэн нэгдсэн түүхтэй. Түүнчлэн 1946 онд Оломоуцын их сургууль гэх нэрээ халж Мораваас гаралтай түүхч, улс төрч Франтишек Палацкийн нэрийг авч Оломоуц дахь Палацкийн их сургууль хэмээн нэрлэгджээ. Өдгөө тус их сургууль нь орчин үеийн цогц судалгааны хүрээлэн бүхий сургууль болсон бөгөөд 23,000 орчим оюутантай. Үүний 3,000 гаруй нь гадаадын 95 орчим улсаас ирсэн оюутнууд юм. Палацкийн их сургууль нь дараах 8 факультеттай. Үүнд Гиген Кирилл ба Мефодийн нэрэмжит теологийн факультет, анагаах ухаан шүдний эмчилгээний факультет, урлагийн факультет, шинжлэх ухааны факультет, боловсролын факультет, биеийн тамир спортын факультет, хууль зүйн факультет,
эрүүл мэндийн шинжлэх ухааны факультет тус багтана. Бакалавр, магистр, докторийн түвшний 1000 гаруй сургалтын хөтөлбөртэй. Үүнээс 220 гаруй нь Англи, Франц, Герман, Орос, Итали зэрэг гадаад хэл дээр заагддаг. Сүүлийн жилүүдэд Палацкийн их сургууль эрчимтэй тэлж шинчлэгдэж байгаа. Тухайлбал Balua Application Center хэмээх эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, суурин соёл иргэншлээс үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой өвөрмөц шинжлэх ухааны төв 2016 онд биеийн тамирын факультетийн дэргэд байгуулагдсан. Харин 2021 онд Катрин буюу Чехийн дэвшилтэт технологи ба судалгааны хүрээлэн байгуулагдсан бөгөөд энэ нь био ангаахын судалгаа, нанотехнологи, шинэ материал болон ургамал судлалын нэгдсэн хүрээлэн юм. Мөн 2023 онд инновац технологийн шинжилжилт гарааны бизнесийг дэмжих зорилгоор Envelope Hub хэмээх байгууламжийг нээжээ. Палацкийн их сургууль ба түүний оюутнуудтай шинжлэх ухааны судалгаа шинжилгээн дээр хамтран ажиллах сонирхолтой шинэлэг санаа бүхий компаниуд эндээс дэмжлэг авах боломжтой. Борно хотын технологийн их сургууль Высокое учение техническое выборное буюу ВУТ-н Моравийн хамгийн ууган бөгөөд хамгийн том техникийн их сургууль юм. Анх 1899 онд 1-р Франц Йозефийн зарилгаар байгууллагдахдаа ганцхан барилгын инженерийн ангитай 4 профессор 47 оюутантай байжээ. Харин өнөөдөр ВУТ-н барилга, механик, цахилгаан ба холбоо, архитектур, хим, бизнес менежмент, дүрслэх урлаг, мэдээллийн технологи гэсэн 8 факультеттай 160 гаруй сургалтын хөтөлбөртэй болтлоо өргөжин тэлжээ. Техник технологийн чиглэлээр Чех улстай байнга эхний 2 байранд бичигддэг тус сургуульд 20,000 орчим оюутан сурдгаас 25 орчим хувь нь дэлхийн 80 гаруй орноос хуран цугларсан гадаад оюутнууд. Мөн тус сургуулийн кампус байрлах Төв Европын технологийн хүрээлэн буюу SEITEC-тэй хамтын ажиллагааны бат бөх холбоотой. Тодорхойлбол SEITEC ВУТ-гийн хамтын ажиллагааны хүрээлэнд дэвшилтэт нано болон микротехнологи, дэвшилтэт материал, үйлдвэрлэлийн кибернетик багаж хэрэгсэл ба системийн интеграцчил гэсэн 3 үндсэн чиглэлээр нийт 18 судалгааны баг одоогоор ажиллаж байна. Борногийн технологийн их сургуулийн бас нэгэн сонирхолтой хэсэг бол шүүхийн шинжилгээний хүрээлэн юм. Энэ хүрээлэн шүүхийн шинжилгээний чиглэлээр магистр болон докторийн зэрэг олгох бие даасан сургалтын хөтөлбөрүүдтэйгээс гадна бусад факультетуудтайгаач бас холбоотой ажилладаг. Борно хотын 6 хүн тутмын нэг нь оюутан гэлцдэг. Мөн энэ хотод Чехийн төдийгүй олон улсын хэмжээний технологийн томоохон компаниудын салбар байдаг. Тэдгээрээс IBM, Red Hat зэрэг компани офис технологийн их сургуулийн кампусын яг дэргэд байрладаг. Энэ бүхнээс харахад ВУТ-н практик, судалгаанд суурилсан хөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвар өндөртэй техникийн боловсрал эзэмшихийг хүссэн оюутнуудад маш тохиромжтой сургууль юм. Чехийн хөдөө аж ахуйн их сургууль Česká zemědělská univerzita v Praze буюу ЧЗУ нь Times Higher Education-ийн 2026 оны жагсаалтанд Чехтэй 2 дугаар байранд бичигдсэн бол QS University Ranking-д хөдөө аж ахуй ойн судлалын чиглэлээр улсдаа 1-дүгээрт, дэлхийд 72 дугаарт орсон. Хөдөө аж ахуй байгаль орчин болон тэдгээрт тулгуурласан эдийн засаг инженерчлэгийн сургалтаараа Төв Европтой тэргүүлэгч сургуулиудын нэг. Анх 1906 онд Эзэн хаан Франц Йозефийн зарилгаар Чехийн техникийн их сургуульд хөдөө аж ахуйн тэнхим нэгдснээр өнөөгийн Чехийн хөдөө аж ахуйн их сургуулийн үндэс суурь тавигдсан гэж үздэг. Улмаар 1-р дайны дараа буюу 1920 онд тус тэнхим нь өргөжиж техникийн их сургуулийн харьяа хөдөө аж ахуй ойн инженерийн коллеж болжээ. Харин 2-р дайны дараа 1952 онд техникийн сургуулиас салан тусгаарлаж Czech Agriculture University in Prague буюу Праг дахь Чехийн хөдөө аж ахуйн их сургууль болж өөрчлөгдсөн байна. Цаашлаад бүтцийн хувьд өргөжин дэлхийн сацуу Прагийн Дэвицэ дүүргээс нүүж одоогийн байрлаж буй Сүхтол дүүрэгт томоохон газар нутгийг эзлэх кампустай болсон юм. Өдгөө ЧЗУ нь 20,000 орчим оюутантай бөгөөд үүний 30 орчим хувь нь гадаад оюутан гэдгээрээ Чехийн хамгийн олон гадаад оюутантай сургуульд тооцогддог. Бүтцийн хувьд эдийн засаг менежментийн, агробиолог, хүнс ба байгалийн нөөцийн, инженер техникийн, ойн аж ахуйн, байгаль орчны шинжлэх ухааны, халуун орны хөдөө аж ахуйн гэсэн 6 факультет болон боловсрал зөвлөгөөний хүрээлэн гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Нийт 170 гаруй сургалтын хөтөлбөртэй, үүнийх нь 50 гаруй нь англи хэл дээр заагддаг. ЧЗУ нь Праг дахь цорын ганц жинхэнэ кампустай их сургуульд тооцогддог. Учир нь Прагийн захад байрлах Сүхтол дахь бүрэн хэмжээний кампустай бүх факультетаа нэг дор багтаасан байхаас гадна
хотын төвд байрладаг бусад их сургуулиудад ховор тохиох туршилтын аж ахуй, сургалтын баазуудтай. Тодорхойлбол тус сургууль нь ферм, усан сан, мод үржүүлэхийн газар, усан үзмийн талбай 4600 га ой бүхий сургалтын баазтай тул онол практикийг хослуулан сургалцах төгс боломжийг оюутнуудтай олгодог. Чехийн техникийн их сургууль České vysoké učení technické v Praze буюу ЧВУ-тэй нь Төв Европын хамгийн эртний техникийн их сургууль. Кристиан Йозеф Виленберг хэмээх барилгын инженерийн 1705 онд гаргасан санаачлагын дагуу цайз хэрэм барилгын инженерчлэл чиглэсэн сургууль байгуулах зөвшөөрлийг 1707 онд Ромын эзэнт гүрний хаан 1-р Йосеф гаргаж 1717 онд тухайн сургууль нь үйл ажиллагаанд орсноор өнөө цагийн Чехийн техникийн их сургуулийн үндэс суурь тавигдсан. Инженерчлэлийн боловсролын институт нэрийн дор байгуулагдсан уг сургууль нь анхандаа ахлах сургуулийн түвшний боловсрол олгодог байжээ. Харин 1806 онд их сургуулийн статустай болсноор Прагийн Политехник хэмээн нэрлэгдсэн бол 1-р дайны дараа буюу 1920 онд Праг дахь Чехийн техникийн их сургууль хэмээх одоогийн нэрээ авчээ. Өдгөө ЧВУ-тэй нь 20 орчим хувь нь гадаадын оюутнаас бүрдэх нийт 18,000 гаруй оюутантай. Бүтцийн хувьд барилгын инженер, механикийн инженер, цахилгааны инженер, цөмийн шинжлэх ухаан ба физикийн инженер, архитектурын, зам тээврийн, био хангахын инженер, мэдээллийн технологийн гэсэн 8 факультеттай. Мөн туршилт судалгааны Клокнер хүрээлэн, нийгмийн ухааны чиглэлээр боловсрол олгох Масарик хүрээлэн, биеийн таймер спортын институт, эрчим хүчний үр ашигтай хэрэглээ бүхий барилгад зориулсан судалгааны хүрээлэн, мэдээллийн технологи, роботик, кибернетикийн хүрээлэн, туршилтын болон хэрэглээний физикийн хүрээлэн гэсэн 6 том сургалт судалгааны хүрээлэнтэй. ЧВУ-тэй нийт 220 гаруй сургалтын хөтөлбөртэйгөөс 80 орчим нь англи хэл дээрх хөтөлбөр. Технологийн салбарын үйлдвэрлэгчдтэй нягт хамтран ажилладаг бөгөөд Шкода, Siemens, Bosch, ABB, Honeywell, Toyota, Skanska зэрэг дэлхийд алдартай компаниудтай түншлэлтэй гэдэг нь маргаангүй тус сургуулийн нэг давуу тал. Оюутнууд нь бакалаврын түвшнээсээ судалгаа үйлдвэрлэлийн төслүүдэд оролцох боломжтой тул хөдөлмөрийн зах зээл дээр ЧВУ-тэйгийн төгсөгчдийн үнэлгээ маш өндөр байдаг. Масарикийн их сургууль. Чехословакийн анхны ерөнхийлөгч Томаш Гарик Масарикийн санаачлаг олон жилийн шаргуу зүтгэлийн үр дүнд 1919 онд нэгдсэн энэхүү их сургууль Чехийн 2 дахь том их сургууль төдийгүй Төв Европын хамгийн нэр хүндтэй судалгааны их сургуулиудын нэг. Хууль, анагаах ухаан, байгаль шинжилэл, хүмүүнлэгийн гэсэн 4 факультеттэй нээгдэж байсан тус сургууль нь анхнаасаа л ардчилсан бие даасан үзэл санааг эрхэмлэж ирсэн түүхтэй. 1939 онд нацист Германы түрэмгийллийн улмаас Масарикийн их сургууль хаагдаж олон багш эрдэмтэд нь хэлмэгдэж байжээ. Дайны дараа эргэн нээгдсэн ч коммунист дэглэмийн үед мөн л оюутан багш нар сургуулиас хөөгдөж зарим факультетаа хаалгуулж байв. Тэрч байтугай 1960 онд сургуулийн нэрийг Борно дахь Young Evangelista Burkini-гийн их сургууль болгон өөрчилсөн байдаг. Харин ардчилсан хувьсгалын дараа байдал сайжирч 1990 оноос хойш Масарикийн их сургууль хэмээх анхны нэрээрээ дахин нэрлэгдэх болжээ. Тус сургууль нь өдгөө 30,000 гаруй оюутантайгаас 7,000 гаруй нь гадаад оюутан. Мөн жил бүр 7,000 орчим оюутан энэ сургуулийг төгсөж тэдний 85 орчим хувь нь мэргэжлээрээ ажилд ордог. 400 орчим сургалтын хөтөлбөртэй Масарикийн их сургууль нь дараах 10 факультеттай. Үүнд хууль, анагаах ухаан, байгалийн ухаан, урлаг, боловсрол, эмзүй, эдийн засаг ба удирдлага, мэдээллийн технологи, нийгмийн ухаан, биеийн таймер спортын факультет тус тус багтана. Масарикийн их сургуулийн шинжлэх ухааны судалгаа, нээлт, инновацид онцгой ач холбогдол өгдөг. Тийм ч учраас дэвшилтэт технологи бүхий сургалт судалгааны 2 хүрээлэн дэргэдээ ажиллаулдаг. Кибер аюулгүй байдал, өгөгдлийн дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт чиглэсэн мэдээллийн технологи зэрэг чиглэлээр судалгаа, үйлчилгээ явуулдаг. Компьютерийн шинжлэх ухааны хүрээлэн нь тус сургуулийн дэргэд 40 жил тасралтгүй ажиллажээ. Харин Төв Европын технологийн хүрээлэн буюу СЭЙТЕК-ийн Масарикийн их сургуультай хамтарсан салбар нь 2014 онд байгуулагдсан. Энд одоогоор биологи, урамлын системийн геномик ба протеомик, молекулын түвшний анагаах ухаан, тарих ба оюун ухааны судалгаа гэсэн үндсэн 4 чиглэлээр нийт 28 судалгааны баг ажиллаж байна. Масарикийн их сургуулийн өөр нэг өвөрмөц онцлог гэвэл 2006 онд Антарктидад нээсэн Григор Йохан Менделийн нэрэмжит судалгааны станц юм. Тус станцад эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт болон эрс дэс орчныг судлах боломжтой. Карлийн их сургууль.
Карлийн их сургууль нь Чехийн хамгийн эртний, хамгийн нэр хүндтэй сургууль төдийгүй Төв Европ байгуулагдсан анхны их сургууль юм. Энэхүү сургууль нь 1348 онд Ариун Ромын эзэн хаан Бохемийн хаан 4-р Карлийн зарилгаар байгуулагдсан түүхтэй. Анх шашин судлал, либерал урлаг, хууль эрх зүй, анагаах ухаан гэсэн 4 факультеттайгаар дундад зууны үеийн Парис, Болоны их сургуулиудын жишгээр байгуулагдсан байна. 670 гаруй жилийн түүхтэй энэхүү сургууль нь Европ, Чехийн түүхэн үйл явдлуудтай салшгүй холбоотойгоор хөгжиж ирсэн. 15 дугаар зууны үеэс 1918 он хүртэл Карл Фердинандын их сургууль гэж нэрлэгддэг байсан тус сургууль нь 1882 онд Чех, Герман гэсэн хоёр тусдаа их сургууль болон хуваагдаж байжээ. Нэгдүгээр дайны дараа Чехословак улс байгуулагдаж 1920 онд энэхүү Чехийн их сургууль нь Карлийн их сургууль хэмээн дахин нэрлэгдсэн юм. Өдгөө агуу түүхтэй Карлийн их сургууль 54,000 гаруй оюутантай, тэдний 11,500 орчим нь дэлхийн 139 орноос ирсэн гадаад оюутан байна. Нийт 1000 орчим хичээлийн хөтөлбөртөөгөөс 350 гаруй нь гадаад хэл дээр хөтөлбөрүүд байдаг. Карлийн их сургууль нь нийтдээ 17 факультеттайгаас анагаах ухааны 1 факультет Пилсен хотод байдаг бол энэ зүй анагаах ухааны гэсэн 2 факультет Храдец Кралове хотод байдаг. Харин дараах 14 факультет нь Праг хотод байрладаг. Үүнд католик, протестант, хуситын гэсэн 3 шашин судлалын факультет, анагаахын 1, 2, 3 дугаар факультет, хууль, урлаг, математик ба физик, байгалийн ухаан, боловсрол, нийгмийн ухаан, биеийн тамир спорт, хүмүүнлэгийн ухааны факультет тус багтана. Чехтэй төдийгүй Төв болон Зүүн Европын бүстэй тэргүүлэгч Карлийн их сургууль нь олон зууны турш хөгжиж ирсэн академик боловсролын баялаг өвийг орчин үеийн дэвшилтэд сургалт судалгааны арга зүйтэй хослуулан дэлхийн түвшний боловсролыг оюутан эрдэмтэд, судлаачдад олгосоор байна. Бүгд найрамдах Чех улс дахь эдгээр болон бусад их сургуулийн талаарх мэдээллийг Study-ийн цэг ЦЭЗ, Высокой школын цэг ЦЭЗ портал сайтууд, Чехийн боловсролын яамны албан ёсны захимхуудаас MSMT цэг, Go цэг, ЦЭЗ сайтаас тус авах боломжтой. Мөн биднээс Чехэд сурахтай холбоотой мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл манай Чехэд суралцагч оюутан залуучдын холбооны сошиал хуудасуудаар дамжуулан холбогдоорой.